Тэгэхээр их тийм тодорхой асуулт байна л да. Анхны үн гэдэг чинь одоо баг та нар тооцоод баг тохиролцсон байх ёстой цаг үе юм байна. Яг одоо энэ гэрэн дээр зааж байгаа хилцээрт гарын өсгөж сурах өдрөөс өмнөх үнийг анхны үн гинэ. Анхны үн дээр нэмхэн тохируулгатай үнийг авна гэж. Тэгэхээр одоо өнөөдрөөс өмнөх үний чи анхны үнээр та нар баг одоо тогтцсон байх цаг хугацаа байна шүү дээ. Тэгэхээр энэ нүүрсний үнийн гэрэн дээр анхны үн гэдэг нь тонн хэдэн долларын. Ямар нөхцөлтөө хэдэн долларын. За Цэвэг дөржийн Туван сайд хариулт өгье. За яг өнөөдөр манай Эрдэнэс 5-7 нүүрсийг хоёр одоо шугамар борлуулж байгаа. Нэг нь бол уул уурхайн биржээр арилжаа явуулж борлуулж байгаа. Нөгөөх нь бол өмнө нь байгуулсан урт хугацааны одоо доктортой 4 компанитай хийх одоо Богданов Хятад улсын төрөмж 4 компанитай хийсэн гэрээний нүүрсний борлуулалт гэсэн ийм зүйл явж байгаа. За энэ одоо үн бол эдгээр компаниудтай байгуулсан гэрээний үнийг жишг болгоод явж байгаа ийм үн улирал тутам хөдөлдөг өөрөөр хэлбэл тэр индексүүдийнхээ үнийг харж агаад хөдөлгөж өссөн үед нь өсдөг, буурсан үед нь бууралдаг ийм үн анхны үн өнөөдрийн байдлаар тогтвол 69 Америк доллартай тэнцүү.